Ном хэмэгч зүйл амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон хүмүүс бий. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эдэс номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэгч түүнийгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилдаг, ямар хүсэл эрмэлзэлтэйгээс үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны үеийг ямагт хүндэлж өөртөө нээхийг эрмэлздгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр өнгөрсөн болоод ирээдүйн цагийн холбогчд байдаг. Чухам ийм холбогчдыг Игүүр цэгийн мэн сайт амьдралын ном болондоо урьж байна. Номын соёлтой идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж өнөөдрийн бие хүнийг нь бүтээлдсэн бүтээл туйруулын тухай ярилцах амьдралын ном болон танд 7 хоног бүр өртөөчлөн хүрдэг билээ. Би гинзимийг энэ хүмүүс уншичаасаа нийгмийн маань ядаж нэг 15% нь уншаасаа гэж боддог байхгүй. Тэгэх юм бол бидний хоорондын харьцаа их өөр болно. Жин бараг 30 гарч иж байсан юм байна. Хүчтэй сэтгэл төрүүлсэн. Тэгэхээр урд нь нөгөө нэг тийм долгион дооны нэг тийм одоо юу гэдгийг одоо нэг эмнэгдэн өмөр унчихсан хүн яваад байна шүү дээ. Гэтэл одоо дараад нь юуг уншичаар гимзимийг уншичаар мориныхоо жолоог хайшин залах уу гэдгээ ойлгож эхэлж яах гэсэн үг байхгүй. Энэ бол уран бүтээлч хүндэж тэр зүгээр энгийн мэрэгжлийн одоо нарийн мэрэгжлийн улсуудад ч гэсэн тэр уншигдах ёстой зүйлүүд байхгүй юу. Тэгжээж хүн чинь сэтгэлгээ задарч яадаг. Би зөвхөн зөвлөж хэлэхэд заавал энэ зохиолч өгөхгүй. Хэрвээ таны бизнес, таны хийж байгаа ажил чинь тодорхой төвшин төрчөө цаашаа явахгүй байвал та уран зохиол уншаа. Тэрний чинь задлж өгнө. Мэрэгч чинь болохоор яг л ийм дөрвөлжин юм байдаг байхгүй юу. Одоо би бол өөрөө жишээ нь мэрэгчлэр бол уран зохиолын хүн биш шүү дээ. Би ч хайгуулын инженер байхгүй юу. Тэгэхээр хайгуулч хүн яг нэг тодорхой төвшөнд очиж зогсдог. Тэгээд шинжлэх ухааны талаасаа тэрнийг цаашаа тайлбарлах аргагүй болдог байхгүй. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр тийм баялаг, задгай сэтгэлгээ хэрэгтэй болдог. Тэгээд уран зохиол уншаад ирэхээр тэр сэтгэлийг нь хөгждөг. Жишээ нь Сэлүүрийн галав гэж чинь ингээд Сэлүүрийн галвын одоо ярьц ингээд явж байтал гинтхэн Юурийн галвын одоо энэ халуун хайлм ингээд дотроос нь ингээд ураад гараад ирсэн байж байгаа. Тэгээ энийг ойлгохын тулд юу хэрэгтэй байх вэ гэхээр тийм задгай маш одоо гоё тийм романтик сэтгэл хэрэгтэй гэдэг байна. Сэтгэлгээ. Тэгээ энэ нийгмийн нэг юм болох гээд байна гэдэг юм зохиолчийн сэрхүүд нэлээд өмнө хэдэн жилийн өмнө ирдэм шиг. Тэгээд Памд бол нэг тийм соёлын их тийм том өөрчлөлт ирэх нь. Гэхдээ бидний үндсэн одоо шинж чанар, үндсэн одоо өөрт байсан бидний баялагийг тэр бусдын одоо юугаар сольж авах юм байна. Эд хэрэглэгдэхүүнээр солиод авчих юм байна. Манай соёлын үнэт зүйл, бидний хайрладаг юмнуудыг худалдаж авах нь байна шүү л гэсэн нэг тийм сэрэмж дохио их залууд ирж ирсэн юм шиг. Зоончлан ганцаардл тэр орондоо 10 жилийн чинь бол юм бужигнуулж явсан юм шүү. Тэгээ сүүлд нь манер юу болоод аль хэмч болоод тэгээд алтан загас хийх гээд ингээд суугаад байдаг те. Тэгэхээр тэр юу яриад байгаа гэхээр зэрэг ерөөсөө аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэр цаг хугацаанд тэрнийг хийхгүй бол чи дараад нь аль хэмч болно л гэсэн үг. Нийгэм бүхэлдээ ойлгоно гэж байдаггүй. Нийгмийн 15% нь тийм ойлголтын төвшин төрөхөд нийгэм өөрөө цааш нь тэр 15
5% чинь цааш нь нөлөөлөд явдаг байхгүй. Тэгээ нийгмийн нэг 45%, за 40% ямар нэгэн тодорхой төвшөнд амьдралынхаа нүн чанарыг ойлгоцол байх юм бол тэр нийгэм өөрөө өөрийгөө цаашаа аваа явчих.